2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хинтээ аймагт хойд цэцэгтэй 2 настай хүү харгисаар зодуулан амнасаа харамсалтайгаар алдсан хэрэг гарсан. Мөрдөн шалгалтаар өмнө нь 6 удаагийн яшиг идлээд шоронгоос гараад удаагүй байсан 23 настай хүлэгн нь 1 болон 2 настай хүүг ээжийнх нь байхгүй хаагуур байнгын зодуурын дарамтнд байлгадаг байсныг тогтоосон. Уг хэргийг үлдсэн хүлэгн нь хүүхдүүдийн ээжтэй хамтран амьдраад удаагүй байсан юм. Архи согтуур сундааны зүйл хэтрүүлэг хэрэглэсэн үедээ хамтран амьдрахчийнхаа 2 настай хүүгийн илгийг бяцартал зодож улмаар амь насанд нь хүрсэн хэрэг олон нийтийн дурууслагыг хүргээд байсан мөлий. За, иргэнхээ толбогдох хэргийг Хинтээ аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусаад 1 сарын 23-ны өдөр шүүгөж шилжүүлэх саналтайгаар прокурорын хэлтэнд хэргийг хургуулсан байна. Өмнө нь одоо тэр хэрэгтэн нь одоо олон удаа яшиг тэлтэй итгэж байсан гэсэн ч тийм нүн юм үү? За, энэ хэргийг шүүгөж шилжүүлэх саналтайгаар прокурорын хэлтэнд шилжүүлсэн байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэх боломжтой. Хэрэг гарсан өдөр хүүгийн ээж хамтран амьдрахч болох гэм тэрэг үлдсэн сэжигтэнтэй маргалцсан байдаг. Сэжигтэн итгээд уурандаа ах トゥ хоёрыг зодож ахынх нь амьд хүрч дүүгийнх нь бид хүнд гэмтэл учруулсан хэрэг үлдсэн. Талигач 2 настай хүүгийн илэг бяцарснаас гадна олон тооны шарх гэмтэлтэйгээр нас барсан гэсэн урьдчилан дүгнэлт гарч байв. Өдгөө уг хэргийг Хинтээ аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгалт дууссан байна. Ийхүү хүлгэнд холбогдох бага насны хүүхдийг онцгцгээр хүнөөсөн хэргийг шүүгэж шилжүүлжээ.